За, шинжлэх ухаан танин мэдхийн одон өндөр сувгийн маань Их Монгол улсын түүх нэвтрүүлэг маань хүрэхэд бэлэн боллоо. За, энэ нэвтрүүлгийг Америк сургуулийн түүхийн багш Маратхан бэлтэн өргөдөг. Орой минь дүргээ. За, орой минь дүргээ. За, нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар 5 дугуйн дээд тансаг вилла Casa da Vinci хотхон хамтран ажиллаж байна. За, өнөөдрийн сэдв. За, өнөөдрийн сэдв бол өхөл амьдралын заагдах дотоодын бослого гэсэн сэдв байгаа. За, энэ сэдвийг ярихдаа хэдүүлээ одоо нэг юм маш сайн анхаарах ёстой. Тэр нь юу вэ гэхлээр түүхэнд одоо нөгөө 8 мэрэгд те одоо ойн иргэд эдрийн одоо бослогууд ингээ болсон байдаг. Тэгэхээр миний ярьж байгаа үйл явц дунд нэгэн түүх ингээ давтагдах, нөгөө төргөө шилжих гэх мэтийн зүйл гарах юм бол та бүхэн маань авч гээхийн ухаанаар ойлгоорой гэж хүсэж байна. За тэгээд ерөнхийдөө бол түүхэн цаг хугацаа бол хамгийн сүүлд бол Мухлай жанжны тухай буюу одоо 1217-оос 1223 оны түүхэн үйл явдал ярьсан. Гэхдээ энэ дотоодын бослого гэдэг нь болохоор яг 1217-16 оны үед болсон үйл явдал аахгүй юу. Тэгэхээр бүр ихнээс нь ахуулаад үзэх юм бол 1210 оны үед бол Монгол морины туйраа тий Алтан улсын зүг рүү чиглэсэн. За ингээд Чингис хаан Монголын шилдэг цэрэг армиа дагуулад Алтан улсын хэрэмт хотуудыг нэг нэгээр нь нураагаад тасралтгүй үргэлжлэх дайн тулааны гал дунд олон жилиг өнгөрүүлж байсан. За дайны тоос тэнгэрт хадаж бүх анхаарал урд зүгт яг төвлөрж байсан яг энэ мөчөд их нутгийн хойд хязгаарт нэгэн сүүдэр айжмаар өндөйн босч байсныг хэн ч анзаараагүй. Энэ бол ялагдлын гашуун амтыг зүрхэндээ тээж явсан мэрэгдийн үлдэгдлүүд байсан байгаа. Тогтоо бэхигийн хөвгүүд болох Худуу, Чулаан, Чулуун, Мажаар, Тусган нар тэд бол хувь заяа нь хазаасан ч өшөө авах хүсэл нь мохоогүй эрс байв. Чингис хааныг Алтан улсын дайнд хамаг хүчээр шахаж эзгүй байгааг нь тэд маш соргоор анзаарсан. Одоо л бид энэ бослогыг хийхгүй болвол хизээч хийхгүй гэсэн шиг тэд өөрсдийн эргэж буцсгүй хувь заяаг эргүүлэх, Монголын эсрэг дахин нэг босох эцсийн боломжийг атгахаар нууцаар зэхэж эхэлсэн байна. За энэ бол зүгээр нэг бослого биш. Энэ бол өхөл амьдралын зааг дээрх эцсийн оролдлого гэж хэлж болохоор зүйл байхгүй юу. За тэдний хувь заяаны хүрд хаашаа эргэж хизээ ийм ангал руу унчихсан бэ гэдгийг бид өмнөх түүхүүдээрээс маш сайн мэддэг. Хамаг Монгол улсын үед Хэрээдийн тогтоо бэхий Чингис хааны хэр удаан эсэргүүцэж байсан бэ? Одоо хүртэл энэ эсэргүүцэл нь явж л байгаа. Энэ үйл явцдаа ингээд хараад үзэх юм бол илүү ихээр тодруулах юм бол 1208 оны нэгэн хахир өвөл Чингис хааны цэрэгт одоо хөөгж явж исэн 8 одоо 8-ны хилийн хязгаарчтай эрчс мөрний одоо Бухтуумаргийн хужааварт одоо мэрэгдийн хувь заяа эргэж буцалгүйгээр хазаасан байгаа юм. Монголын их цэргийн довтлохонд өртөж бүхнээ алдсан буц хөгцөн тэд амь тэмцэн зогтаасан боловч амар амгалан олсонгүй. Удалгүй уйгурын одоо хязгаар чан мөрний хөвөнд эдгүүтийн захирсан одоо цэргийн өмнө тэд бол өвдөг сүгдсэн. Яагаад вэ гэхээр ялагдал бүр тэдний зүрхийг нь зүсэж исэн байгаа байхгүй юу. За ингээд ерөнхийдөө итгэл нь мохж байв гэдэл бол тэд удалгүй сэхэж босч гарч иж байгаа. Энэ үйл явдал болж байгаа. За удалгүй уйгурын хязгаар чан мөрний хөвөнд одоо тэд бол ингээд тулалдсан боловч ялагдлыг хүлээсэн байгаа юм. За ингээд юу хэмдэ баруун тишээгээ одохоос өөр зам үлдсэнгөө энэ хүмүүст. За тэгээ Кипчакийн уудам эзгүй ертөнцийг зорин дөрвөх тэдний эцсийн найдвар бол Кипчакийн тал нутаг болж таарат байгаа. За олон хоногийн аян цоцсошгүй нүүдлийн эцэст тэд Кипчакийн тал нутагт хүл тавьсан боловч тэднийг бас гадуурхах зүйлүүд гарч иж байгаа байхгүй. Гэтэл тэдэнд яг хэн тусалсан бэ гэхлээр Кипчакийн дунд бодоо олон жил оршин тогтносон Монгол ухсааны Комосын нар гэж хүмүүс байгаа байхгүй Комосын. За энэ хүмүүс бол авралын гараа сунгасан. За ингэж ээж одоо тэдний одоо хувь заяа төр аргадах гэх юм уу одоо харь нутгийн салхинд одоо уусчихгүй авч үлдэхийн тулд тэдгээр хүмүүс чи хэрвээ тарах юм бол тэнд одоо уусаад алга болно шүү дээ ингээд бүр байхгүй болох гэдэг За тэгээд нэг төрдөө ингээ оршин тогтносон байгаа юм. За Алтан улсын сүр хүчийг үлэмжээр нугалсан Хятадын тал нутагт Монголын морин туйраг хамгаалсан Чингис хаан цаашид их цэргийг нэг дорд Алтан улсын дайнд явуулаад ах уу эсвэл чадварлаг бөгөөд цөөхөн хүмүүстэй дайныг цааш нь өргөжлүүлээд бусад үйл явдлуудаа хэрэгжүүлэх үү гэдэг зорилго байгаа байхгүй юу. Яг гэвэл умард нутагт бол дотоодын бослого гэдэг зүйл нэгдүгээр болох гээд байна. Хоёрдугаар баруун талд 29 улсын байдал тун хэцүү болсон байгаа. Энэ үйл явдлуудтай холбоотойгоор мухлаад улсын гоо ван цол өгөөд Алтан улсын дайныг өргөжлүүлээд явж байгаа. За ийхүү 1216 оны 4-р сард их хаан Алтан улсаас Хэрлэн голынхоо ордон дахин ирж суусан. Олон жил алс газар дайны тоос дотолж явсан баатруудын хувьд энэ бол төрлөх нутгийнхаа цэвэр агаараар амьсгалах амар амгаланг мэдрэх агшин байсан. Гэвч Монголын цэрэг их нутгаас алсран ур зүг тулалдаж байх тэр урт хугацаанд арал тэнгисийн урт хязгаарт өөр нэгэн үйл явдал өрнөж байсан нь тэнд очисон нөгөө мэрэгдийн язгууртнуудын цусны гал айжмаар дүрлзэж эхэлж байгаа байхгүй. 7-8 жилийн турш тэд харь нутгийн дунд хүчээ тэнхрүүлж нутгийн Кипчак нартаа мөр нийлэн төрөг уйгур хилтэн нүүлчдийг нэгэн тугандор нууцхан зангицаар байсан.
Тэд гаднаа өчүүхэн номхон мэт харагдаж дотроо хад сууж хувь заяагаа өөртөө жолоодох шин ухсаа улс төрийн нэглийг чимээгүйхэн цогцлоож байсан байгаа байхгүй. За яг л эрс гитэх мэт юм чимээгүй гэвч аянга мэт хүчтэй ийм үйл явдал эднэр бэлдэж эхэлж байгаа. Энэ нь өөрөөсөө л умардын хязгаартай их хааныг одоо ингээд отж байгаа энэ үйл явдал байхгүй. Мэргэдүүдийн хөдөлгөөн зөвхөн Кипчакийн тал нутгаар хязгаарлагдсангүй. Тэдний ер нь амбиц, тэдний одоо өшөө авалтын төлөвлөгөө бол хавьгүй алсыг зорж байлаа. Мэргэдийн тандуулууд те хөвч тайг, ойд хээрийн цаг нутгийг дамжин сүүдэр мэт чимээгүй дорн зүгийг зорж хөдөлж байгаа. Тандуул туршуулуудаараа тэд нар холбоо сүлбэ барьж эхэлсэн. Эдний ер нь хамгийн эцсийн зорилго бол нөгөө сэлэн бүрний зүг те өөрсдийнхөө уугуул нутагтаа очиж тэндээ түүхнэх, тэндээ хүчрэгжих ийм бодлоготой байсан байгаа. За ингэхдээ тэд ганцаараа байсангүй. Түүхийн сурвалжуудад тэмдэглэснээр тэд Киргиз болон Хорь төмд нартаа нууц илчээр өгсөн тохиролцож Монголын эсрэг нэгэн цул ойн эвслийг бүрдүүлж байсан. Энэ бол Чингис хааны ар нуруу руу чиглэсэн нууцхан илэрсэн одоо тий хутга гэж хэлж болохоор байгаа байхгүй. За алдарч судрын чуулганд бол энэ эзэгтэй мөчийг бол маш тодорхой дүрслсэн байдаг. Чингис хаан алтан усаас ялалтын тугаа тий баталгаажуулаад иргэн ирээд удаагүй байтал алс холын бартаад уулс туулахад бэрх зам харгуйн цаана мэрэгдүүд дахин нэгдэж элдвийг сэдэж эхэлсэн нь таавгүй мэдээ. Ирж одоо Чингис хаанд дуулгаж байгаа байхгүй. Хаан тэдэг зүгээр нэг нүүдлийн аймаг эсвэл одоо нэг бутраас сарнаад алга болчихсон гэдэг талаас нь хараагүй. Маш нухацтай бодсон байгаа. Их Монгол улсыг одоо их Монгол улс ер нь цаашдаа эзэнт гүрний энэ суурийг ганхуулж мэдэх хүч гэдгийг бол Чингис хаан өмнөх түүх тэдэндээ тэмцэлжсэн маш олон удаагийн тэмцлээсээ бол маш сайн мэдж байгаа. Үг эцгээсээ хойш л ингээл тэмцэлтэд явж байгаа тий. За түүхийг эргэн харах юм бол алтан усаас наашаа яарахч бас зүв мэт Чингис хаан наашаа гинт яраад гарч ирсэн шүү тий. Эрен цаг алдалгүй тий энэ мэрэгдүүдийг унгаахгүй бол өөрсдийнх нь төрд улсыг нь самарч мэдэх хүчээ гэдгийг нь гадарласны нэг шинж тэмдэг. Сурвалжуудыг нэгтгэн харах юм бол мэрэгдүүд их хааны эзгүйг маш нарийн ашигласан. Соёны ар этгээд тий горлог мөрний саваар нутаглах дайчин Киргизүүд мөн байгалийн өвөр баргуужин төрхмийн домогт хорь төмдүүдийг тэд янз бүрийн суугаар холбоо тогтоож амьдсан байдаг. Аюул ер нь шууд ингээд заналтаагаар зарим тохиолдолд эхэлдэг болвол зарим тохиолдолд нам гүмхэм, эр бусын магадгүй өчүүхэн мэт санагдах ёгт үйл явдлаар эхэлдэг тохиолдол байдаг тий. За тэгэхээр одоо буцаагаад нэг түүхээ ахаад нэг давтаж ярих гэдэг. За энэ удаад мөн адил нөө Байран аймгаас 30 гоо бүсгүйг сонгон авахаар ойн гүрэн рүү явсан хорч үүсэн өвгөн алга болдог. Төрийн том түшмэл алга болсон энэ тохиолдол бол мэдээж их хааны сонорт хүрж байгаа. Энэ өөр аюулын харанг гэдэг зүйл бэлдэж эхэлж байгаа байхгүй. Баригдсан хорч үүсэн өвгүүнийг эргэж хайхаар нөхцөл байдлыг тодруулахаар ойрдын хутууга бих, нутаг ойрхон, дээрэс нь хүнтэй ойлголцохтой төвгүй ойлголцдог учраас явуулсан боловч сонин шалтгаанаар хутууга бихиж гисэн сургуу алга болдог. За тэгэхээр энэ бол төмдүүд яагаад ийм зөрөгтэй алхам хийгээд эхлэв? Төмдүүдийг өмнө нөө зөрччин иргэшээлд оруулчихсан байсан шүү дээ. За гэтэл тэдний сэтсэн тэрхүү хуйлдааны зах зохыг мэдсэн хэн бүхэн хаанд мэдээ хүргэж аюулын дохио өгөхөөс өмнө тэд өгтлээ эмээж байсан гэсэн үг байхгүй. Энэ хуучин одоо Чингис хааны эсрэг байгуулсан энэ холбоо мэдээлэл задарчих юм бол амжилтгүй болно гэдгийг нь мэдээд байгаа. За тэгээ мэдээж их хоёрын хоёр том түшмэл энэ хоёр хүн алга болсон учраас одоо ингээд тойр төмдүүд илэрхий дайсагнаж байгааг нь энэ шижигтэй хөдөлгөөнийг нь эхлэхийг мэдсэн Чингис хаан сонсоод хэрэг явдал зүгээр нэг ойн иргэдийн бослого биш гэдгийг шууд таньж мэдсэн байна. За энэ бол урдын өчтнүүд мартагдсан дайснууд нь дахин нэгдэж түүний эсрэг босч буй хэргийн илрэл мөн гэдгийг нь шууд мэдсэн байна. Чингис хаан ингэж мэдээд нөхцөл байдлыг алган дээр байгаа мэт харж байсан. Тэрээр дайсны нэгдлийг тасдахын тулд нэгэн зэрэг хэд хэдэн чиглэлд өөрийн шилдэг хүлэг баатруудаа илгээсэн. Хамгийн түрүүнд газар нутгийн хувьд Монголд хамгийн ойр боловч битүү хөвч Бартасаад ихтэй хорь төмдийн зүг хааны итгэлт анд одоо нөхөр одоо дүү штэ одоо өргөмөл дүү дөрвөн хүлэг баатрын нэг хүүшний борхуул болон хатуу ширүүнээрээ алдарсан дөрвөө догш нарыг томилсон байгаа. За тэдний таалбар бол мэдээж тодорхой. Ойн гүнд бүгсэн тэрхүү төвшүүрийг үнцээр нь таслах. Одоо энэ төмдүүдийг тэр чигээр нь одоо өөрсдийн их Монголын талд татах байхгүй. Гэвч энэ бол зөвхөн нэг фронт, нэг талд л гарч байгаа бослого байхгүй. Хаан алс хоолын баруун зүгт хар хятан улсад өөрийн байр сууриа бэхжүүлж 8-ны хүчлөгийн эсрэг бисүүдийн зэв ноёныг хэдийнэ илгээсэн байв. Зэв ноён бол зүгээр нэг баатар биш. Тэр бол дипломат, тактик, цэргийн арга ухааныг хослуулсан нэгэн. Тэрээр нутгийн иргэдийг өөртөө татаж хар хятны эзэн болох хүчлүүгийг унгаах замаа алхамаар тун хянуур хийж байсан. Удгүйн тактикийн тухай ярих юм.
За харин мэрэгдийн үлдэрлийг нэхэх хамгийн хүнд даалгаврыг Сүбэдэ Баатар дооносон. За хаан түүнийг одоо Алчууг гэдэг одоо тий туслах одоо Хонгородын тоогоочуур нартаа ингэж хамт илгээхдээ тэднийг дэлхийн хязгаарт хүрсэн ч хамаагүй нэхэж устгах гэж байгаа байхгүй. Устгахгүй бол болохгүй. Ирээдүйд бол их Монголд хамгийн том гай болох хүмүүс бол эдгээр хүмүүс мөн гэдгийг нь хэлсэн байгаа юм. За яг энэ үед нь Киргизүүдийн зүгээс гинтийн хүйтэн хариу ирсэн Чингис хаанд. За тэдэн рүү Чингис хаан илчилгээгээд бидний одоо дайн байлдаанд тусалж цэрэг гаргаа гэсэн чинь нөгөө үед нь шууд татгалзан хариу өгөөд харин ч 8 мэрэгд төмдийн эвсэлтэй санаа нэг байгаагаа тод одоо ингэ зарлаад эхэлж байгаа. За 20 төмдүүдтэй хийсэн энэ тэмцлийг түүхийн хуудаснаа бол зүгээр нэг жижигхэн хэсэг бүлэг хүмүүсийн бослого мэтэр дурдаад өнгөрдөг. Гэхдээ энэ бол тийм зүйл биш байхгүй. Яг үнэндээ бол Төв Азийн өндөрлгөөс Кипчакийн уудам тал хүртэлх үргэлжилсэн 1217-оос 19 оны намар хүртэл Монгол төрийн анхаарлыг татсан улс төрийн маш том сүүдэр, маш том одоо бослого ийм зүйлээс байгаа байхгүй. Судрын чуулган тэмдэглэснээр Чингис хааныг Алтан улсын хэрмний гадна тулалдаж байх ойгоор 20 төмдийн эзэн Дайдхуу сохор түүний эзгүүг ашиглаад бослого дэгдээсэн байдаг. За тэрээр Монголын их цэргийн эсрэг хүч нэгдэж байсан хувь тавилан түүний ялалтын ухааг сонсоогүй те ер нь бол монголчууд илүү их амжилттай Алтан улсад яваад байгаа гэдгийг нь ерөөхдөө мдээгүй бослого гаргасан гэж хэлж үзэж болохоор байгаа байхгүй. За тэгээд Дайдхуу сохор бол удалгүй нас барсан түүнийх нь оронд нь бол ихнэр Тарган Ботохоо гэж нэрлэдэг те Ботохоо Тарган гэдэг. За энэ бол засгийн эрхийг гартаа авсан байгаа. За Ботохоо Тарган бол тэр зүгээр нэг хатан биш. Төмөд иргэдийнхээ ухааныг мэддэг, нутгийн амьдралыг зохицуулж чаддаг, ойн гүндэх амьдралын хатуу хөвтөг ясманхандаа мэдэрсэн хүчрхэг эмэгтэй байхгүй юу? Ер нь түүхэн эмэгтэй дөрүүдүүдээс бол бас нэг юм тааламжтай дүр гэж үзэж болохоор юм. Хэдийгээр Чингис хааны эсрэг одоо тэмцсэн хүн боловч Чингис хааны эсрэг тэмцсэн ганц эмэгтэй хүн шүү дээ. Ер нь бол. Тийм бас овг аймгийн эсрэг үзээд бусад хүмүүс нь бүгд агаар орж байхад те тэр талаас нь харах юм бол энэ хүн бас нэлээд хүчрхэг гэдгийг бас харж болохоор байна. За зөвхөн өөрсдийн одоо тэд бол те дайнч тусдаа цэрэгтэй байхгүй ойн төмд иргэд. За тэд бол саяны тэр Алтан улсын дайн манд яваагүй тийм нууцлах хүч байсан байгаа. За хаан өөрийн хамгийн ихтгэлтэй те одоо ноёдын нэг болох Борхуулыг илгээхээр энд шийдсэн. За энэ шийдвэрт бол түүхэнд маш том эргэлт магадгүй хамгийн эмгэнэлт эргэлтүүдийн нэг байсан. Хоёулаа нөгөө Борхуул жанжны түүхийн талаар ярьж байхдаа Борхуулыг нөгөө 2007 он ингээ нас барсан гэж би хэлсэн байлаа алдаа та. За энэ өгүүлбэрээ ингээ засчээ 1217 онд нас барсан нэг уртлынхаа нэг тоог нь яцсан байлаа шүү. Дээдсэн байлаа. Түрүү нөгөө яг Борхуул гэдэг дээр комментэнд орно YouTube дээр хүн буруу он байш шүү гэд хэлэхээр нэрээ яагаад тэгээ хэлсэн юм болоо бүр 2007 он шүү гэж хэлсэн байлаа шүү. 1200 17 он. Тий 17 байна. Тэгтэл залуухан л да. Тий яг энэ бослогын үеэр байх гэдэг тий. За Борхуул ноён бол Чингис хааны дөрвөн хүлэг баатарын нэг ам бие үл хайрлан зүтгэсэн тэрхүү эрлэг жанжин 20 төмдийн хязгаарт хүрсэн. Тэр маш хянуур явж байгаа байхгүй. Гэхдээ гурван том туршуултаа хамт те өөрийнхөө замыг ингээд гаргаад ингээд урд нь явж исэн боловч ойн иргэд өөрийн нутагтаа ангууч ерөөсөл тий ангууч гэсэн үг шүү дээ. За төмдийн хар бол гинт одоо ингээд хотлтноос харух сум шиг гарч ирэн довтолж Домогт Баатар Борхуулыг барьж аллаж амийг нь тасалсан. За ойн эзэн хинбэ өсөж дүрсэн газар нутгаа алган дээрээ тавьсан эзэн нь хинбэ гэдгийг баг харуулсан үйл явдал болчихж байгаа байхгүй нөгөө талаас нь харах юм бол. За энэ мэдээ хааны ордонд хүрэхэд бол тэнгэр нэрхэх шиг зүйл болсон бөгөөд хаан маш их гимссэн. За тэгээд хаан болвол те өөрийн юм шиг мөртлөө өргөмөл дүгийнхээ өхөлд гимшин хилэгнээд түүний үнэнч нөхөд болох те одоо үнэнч нөхдөг нэ Чингис хаан өөрийнхөө биеэрээ энэ дайныг удирдах тэр 20 төмдийг ерөөсөд бүгдийг хяар цогч исэн аахгүй. За энэ үед нь бол яг Чингис хааны үнэнч туслах болох Борч Монголоо хоёр их улсын эзэн хаан байж ийм дотоодын жижигхэн асуудалтай өөрөө орцоод ирэхгүй бидэнд даалгана уу гэсэн байгаа юм. За ингээд энэ даалгаврыг яасан бэ гэхээр саяны Борхуултаа явсан Дөрбөө догшин те энэ хүнд өгсөн байгаа. За Дөрбөө догшин хэдийгээр догшин гэдэг нэртэй боловч те буцаагаад ер нь бол нэлийн ухаалаг хүн байсан байгаа байхгүй. 20 төмдийн хязгаар газар нутаг руу довтолж орохдоо тэрээр яасан бэ гэхээр 20 төмдийнх нь монголчууд зөвхөн энэ газараар ирнэ гэдэг хид хитгэн суугууд байгаа шүү дээ тийм үстэй. Тэр замууд дээр хамгаалт тавьсан байгаа. За тэгвэл гот Дөрбөө догшин бол тэр хэсэгт ингээд цэрэг байрлуулад ирж байгаа нэг нэвтэрч чадахгүй байгаа юм шиг дүр зураг харуулсан гутаа өөрсдөө яг өөрсдийнхөө цэргүүдээ аван гутаа тэр юу гэж байгаа бухын мөр гэдэг газар гэж байгаа байхгүй. Тэр бухын мөр гэдэг нарийнхан жим байгаа. Тэр жимээр цэрэг явах боломж байхгүй. За ингэн гут нэг сүх ойлоор зэвсгэлсэн те хүмүүс тэр модыг цавцсаар байгаад яг нөгөө 20 төмдүүд те ингээд ялалтандаа бардаад Борхуулыг ялцсан ялалтандаа бардаад хуримлаад найрлаад байжсэн тэр үед нь цатсан оддын гэдэг шиг л дээрээс нь үрх бүр дээрээс ингээд нүмерч орчихсон гэж байгаа байхгүй. За ингээд ямар нэгэн дайн тулаангүйгээр 20 төмдийг буулгаж авсан энэ үйл явдал болж байгаа. За хоёул хамтран ажиллагчаа танилцуулгаа. За тэгээ. За нэвтрүүлгийн маань хамтран ажиллагчаар 5 тухын дээд тансаг вилла
Casa da Vinci ажиллаж байгаа. За ер нь бол одоо бид хэд ер нь нэг Улаанбаатар хотод те хаана маш сайн одоо гоё хотхнууд гэдэг юм уу те ийм тансаг зэрэглэлийн ч гэдэг юм уу ийм хотнууд байдаг вэ гэдэг ер нь л мэдэн штэ те. Тэгээ тэр газар ч тэр хотхныхоо нэрээр нэлэгдсэн байдаг штэ. Одоо хэдүүлээ нэг River Garden-ыг мэдэн штэ те. За River Garden байна. Vega City гэдэг байгаа. Дээрээс нь River Plaza, Garden City зэрэг төслүүд бол NCT Group-ийн дараагийн одоо энэ группийн байгуулсан төслүүд те. Тэгвэл NCT Group-ийн дараагийн төсөл нь бол одоо энэ өнөөдрийн яригадаад байгаа Casa da Vinci гэдэг төсөл байгаа юм. За энэ төсөл маань бид бүхэндээ хамтран ажиллаж байна. За Casa da Vinci хотх нь болохоор 2020 оноос хэрэгжиж байгаа бөгөөд өндөр зэрэглэлийн хаус болон вилла, кондо сууцнаас бүрдэх хотхны голдоо нийтийн эзэмшлийн амрах хэсэг, нуур болон ногоон байгууламж бүхий нэгдсэн төлөвлөлттэй юм хотхон байна. За хаус хэсэг нь бол 2026 онд бүрэн хэмжээгээр ажилтнанд ордуулсан. Үүний зэрэгцээ вилла, кондо төрлийн сууцыг бас танилцуулж байгаа. За кондо болон вилла гэдэг нь айл бүрийн зочны өрөө, урагшаа, байгаль тойлдох харуулцтай байдаг. 3-аас 6.2 м хүртэл өндөр таацтай 4-5 давхар сууц бөгөөд хамгийн гол нь Casa da Vinci төслийн үндсэн концепцийг алдагдуулахгүйгээр хаус хотхны зэрэглэлийг хэвээр хадгалж давхартаа зөвхөн 2 айлтай нэг барилгад 4-өөс 9 айлтай байхаар төлөвлөгдсөн. Таны хувийн орон зайг бүрдүүлэхээс гадна хүн амын нэвтэрчлийг хамгийн бага түвшинд байлгаж амар тайван амьдрах боломжоор хангаж байгаа. За онцлог нь гэх юм бол 260 м нэг давхрын дуплекс вилла нь гаднаа хувийн эдэлбэр газар цэлгэр сарвал террастай 6.2 м-ийн өндөр таацтай 4-5 давхрын айлууд нь цэлгэр том террастай гэдгээр онцлог. Энэхүү сууцны загварын байр маш гоё төлөвлөлттэй болохоор та бүхэн маань өөрийн биеэ зочилж очиод үзээрэй гэж урьж байна. За цоошин төлөвлөлт дизайн бүхий кондо вилла сууцны 1-р ээж ашиглалтанд орж нүүж ороход бэлэн болсон бөгөөд 2026 оны 3-р сараас эхлээд 2-р ээлж 3-р ээлжүүд нь шат дараалтаар ашиглалтанд орж байгаа. За кондо вилла гэдэг энэ одоо сууцууд нь болохоор 112 м²-аас 260 м²-ийн сонголттой дуплекс хаус, апартмент, пент хаусаас бас бүрдэж байгаа. За Casa da Vinci хотхны бүх төрлийн загварын байрууд өдөр бүр бас нээлттэй ажиллаж байгаа. Та бүхэн мөн очиж сонирхох юм бол хаяг нь хан уул дүрэг 23 дугаар хороо Артстын ам нүхтийн зам дагуу Casa da Vinci хаус хотх юм а. За холбогдох утас нь гэх юм бол 75 тэг 7 50 75 тэг 7 50 50. За бид бүхний дэмжиж ажиллаж байгаа NCT Group-ийн Casa da Vinci хотхон баярлалаа. За баярлалаа. За яг одоогоос тэгээд ингээд түүхэн үйл явдал болж байгаа энэ үйл явдлаас тэгээд 10 жилийн өмнө бол тэнд болсон одоо нэг тулаан бол эмгэнэлтэй үйл явдлаар өрнсөн байдаг. За энэ үйл гэхлээр санаандгүй байтал бол тэднэрүү довтлсон Монгол цэргийн довтлооноос цухтаахта мэрэгд 8-анчууд эрчсэн мөрний нимгэн мөсөн дээгүр гарч явж явах замдаа тэнд одоо голын мөс цөмрөөд олон мянган цэрэг ард иргэд нь усанд одоо ингээд живж өгсөн байдаг. За энэ тухай бол Монголын дуус товчоон тэмдэглэснээр тэд тэндээсээ гарснасаа хойшоогоо одоо мэрэгд 82 хоёр тишгээ салж явж байгаа байхгүй. За ингэтэл 8-ны хүчлэг хаан Карлокын нутгийг дайран өнгөрч Чүй мөрний хүндийдэх хар хятан усыг зорж утсан байгаа. Түүнийг дагаж явсан 8-анчууд зам зууртаа ядарч туйлдан сарнин боторсаар Дорнод Туркестаны баруун этгээдэд ингээд тараад ингээ алуулсан байгаа байхгүй. За эцэст нь хүчүүлэг цөөхөн хүнээ дагуулад хар хятны гүр хаанд ордонд хурч ам гуйж одоо ивэл хүссэн байгаа. Яг тэр үед нь бол хар хятан улсын дотоод байдал тун хэврэг байсан. Харьяат мууж төшмөд төшмөг усууд нь эсэргүүцэн босож зүүн хязгаараар нь цэргийн бослог газар аваадсан. Хар хятны гүр хаан бол энэ хүн цагт дорн зүгээс ирсэн эртний өвшөөт 8-ны хаан хүүг өөртөө ашигтайгаар эргүүлж болно гэж эндүрсэн байна. Тэрээр хүчийг ашиглаж улс доторх бослогоо дарах шийдвэр гаргасан нь өөрийнхөө болоод улсынхаа мөхлийн өөдийг нээсэн ийм шийдвэр байсан байна. Гүр хаан хүчлүүгийг зөвхөн оргил хүссэн хөөрхөлтэй нэгэн гэж харж байсан болвол хүчлүүг бол дотроо бодохдоо стратегийн гүн ухаан, хор шар, холын одоо ингээ тооцоогоор дүүрэн эргээ Чингис хаанаас яаж өш онзонгаа авах вэ? Уугуул нутгаа яаж эргүүлж авах вэ? Гэх бүх зүйлийг дотроо бодсон байсан байгаа. За 8-ны тарж бутарсан цэргүүдээ гүр хаанаас гуйж, буцааж эмхлүүлж, төхмүүлж эхэлсэн байгаа байхгүй. Хүчлэг бол бас уран цэцэн үгээр гүр хааныг уяраач чадсан юм шиг байна. Мэхэлж чадсан түүнд итгэсэн гүр хаан бэлэг сэлт өндөр хэрэгм зэргийг эрх мэдлийг харамгүй харилсан. За ингээд хүчээ зузаалсан хүчүүлэг 1209 оноос саяны үйл явдлаас одоо ингээд 8-9 жилийн өмнө Кууча хотод төвлөрч Монголоос хөөгдөн гарсан 8-ны үйлдвэрлэлүүд болон бусад бүлэг монголчуудыг өөрийнхөө туган доороо цуглуулж эхэлсэн байна. За ингээд 1210 онд хоризмын шаах болон гүр хааны хооронд томоохон тэмцэл гарсан байгаа байхгүй.
За тэгээ өөр тийшээ одоо ингээ харах болсон ийм үйл явдал болж байгаа. Тэрний юу гэхээр энэ одоо хоёрын одоо хоорондох энэ тулдааны завсрыг болохоор хүчлэг хамгийн сайн ашигласан байна. Хүчлэг яасан бэ гэхээр өөрийг нь өргөн тэтгэж байсан Гүр хааны Алт Эрдэнэсийн сангийн тонож илэрхий дайсналцснаа зарласан байна. За тэгээ түүнийг одоо ингээд давталсан нь бол ингээд аян мэт байсан гэж байгаа байхгүй. Гүр хаан бол нь одоо хар хятадны одоо Самарканд Балгасан болон энэ бусад хотуудыг нээлт дараал нь эцэг өсгөлгүй эзлээд хүчийг улам аваадсан байна. За энэ үйл явдлыг яасан бэ гэхээр хүчүүлэг хоризм шаах руу захиа илгээсэн. Захиа илгээхдээ юу гэсэн бэ гэхээр чи цаа талаас нь Гүр хааныг довтол би наад талаас нь довтлъя. Хоёулаа аль одоо нэг чи хэрвээ тэр газрыг төрүүлж эзлэх юм бол чи яав. Хэрвээ би төрүүлж эзлэх юм бол тэр газрыг авъя гэдэг 8-аа хүртэл дотроо хийцэн байгаа байхгүй. За ингээд нөгөө нөхөр чи явсаар гад 1211 оны намар гэхэд те хар хятад улсын үлэмж хэсгийг бол өөрийн болгож авсан бөгөөд Гүр хааныг олзлоод авдаг. За ингээд хар хятад улсын хаан одоо хэн болсон бэ гэхээр 8-ны хаан хүү хүчлэг болж хуурж байгаа энэ үйл явц. Тэ. Үзбек тэр хаваарын биш те. За ингээд бол одоо мэрэгдүүд нэг хэсэг гарч иж байгаа тий. За Чингис хаан бол нөхцөл байдлыг маш соргоор мэдэрч өөрийн итгэл жанжин тогоочурыг нэг түмэн цэргийн хамт тий тэдний хязгаар руу илгээсэн байгаа. За тогоочурын төмт бол зүүн гарын баруун зах Карлокын нутагт байрлаж байсан нэг талаасаа шинэ холбоотнуудаа хамгаалах нөгөө талаас хүчүүлэг болон мэрэгдийн үлгэлдлүүдээс сэргийлэх амьд хэрэн болж суусан байгаа байхгүй. Яагаад вэ гэхээр яг энэ үед нь бол нөгөө уйгуур одоо нэг удууд те энэ бусад овг аймагуд Чингис хаан дагаар ирье гэдгийг илэрхийлсэн байгаа байхгүй. Тэгэхээр эдгээрийг одоо нэг тэдний гар хүлд одоо өртгүйдэ гэдгээс нь сэргийлсэн байгаа. За 1217 оны намар Чингис хаан энэхүү сүүдэр болсон хүчлөгийн асуудлыг нэг мөсөн шийдэхээр алдарт Зэв ноёныг 50000 шилдэг морц хэрэгээр хамт илгээсэн байгаа. Нэг төсөөлөд үзтээ бүхэл бүтэн хар хятад улсын эзэн хааны урдаас Зэв жанжны 50000 цэрэгл очиж байгаа байхгүй. За ингээд Зэв ноён бол ердөө 50000 цэрэгтэй боловч энэ бол хүний тоогоор шийдэгдэх асуудал биш ээ. Стратегийн ухаан хурд хүчээр ялах бараг л энийг бол Тэнгэрийн гисгэлгээ хилчиж болохоор ийм зүйл байгаа байхгүй. За Монголын цэрэг Кашгар нутагт хүл тавингуудаа илд байрч дайрахаас илүүтэйгээр хүчтэй нэгэн зэвсгийг ашигласан. Энэ зэвсэг юу вэ гэхээр ард олонд эрх чөлөө гэдэг зүйлийг амласан байгаа. Хүчүүлэг энэ хүмүүсийг бүгднийг хатуу ширүүн аргаар барихаас өөр арга байхгүй. Өөр харь газраас ирэнгуутаа улсынх нь эзэн хаан болчихсон шүү дээ. За тэрнээс гадна одоо шашинд бол маш хязгаарлагдмал ханддаг байсан байгаа байхгүй. Гэтэл Зэв жанжин болон монголчууд юуг зарласан бэ гэхээр хүн бүр өөрийнхөө шүтлгийг те сахин шүтэх өвөг дээдсийнхээ замыг гийгүүлж байх ёстой гэж зарласан байгаа. За энэ тунхагийг сонссон хүмүүс те ер нь бол хүчүүлэг бол шашны хавчлагад одоо ингээд туйлдж сүм хийдэ ингээд хураалгасан эсвэл дээрэмдүүлсэн энэ Кашгарын ард иргэдийн хувьд бол энэ маш таата мэдээ байгаа байхгүй. За ёстой баларсан он ч харь газраас нэг дайсан те ирж яваад одоо бидний ахаал тэр хүчлүүгийг зайлуулаад биднийг бас дарлах нэ гэж бодож ирсэн чинь юу харин ч таата мэдээ дуулгаад авчиж байгаа. За ийм тунхагийг сонссон нутгийн иргэд нэгэн зэрэг босч гертэн байрлаж байсан хүчлүүгийн одоо цэргүүд рүү халдаж энэхүү ард олонны тесрэлт одоо хүчлэг маш хурдан одоо ингэж сарнсан байгаа байхгүй. За ер нь бол хүчлүүгийн байгуулсан улс бол элсэн цамхагл гэж үзэж болохоор зөвхөн мохот маш амархан байсан гэдгийг хэлж болж байгаа. За тэгээ тэр ер нь бол буцаагаад зогтож эхэлсэн. Зэв ноёны сургаар айж Кашгараас яарвчлан зогтсон байгаа. Тэрээр хүчрхэг хаан биш харин хөөгцөн ан амтэн мэт болж хуурсан байгаа байхгүй. За Кашгараас зогтсон хүчлүүгийн араас Зэв ноёны цэргүүд сүүдэр мэт хатуу нэхэл цуцалшгүй мөшгөж явсаар хагаад энэ дариси гэдэг хэмэх газарт хүрч гэж байгаа байхгүй. Сариг чопон руу гарах гэж яваад ингээд төөрсөн одоо хүчлүүгийг Памерын өндөр улсын мухарт хавцалд орсноо хүчлүүг тэр хавцал руу шурган орсон байна. За шурган орсон нь өөртөө хавх тавьсан энэ үйл болж байгаа. Энийг мэдсэн боловч аль хэдийн хожимдсан байсан. За монголчууд тэрхүү хавцлыг амыг нэгэн даруй хаасныхаа дараа нутгийн яг энэ нутгаар ан хийдэг анчдаг гэсэн үг тийм хүслээд түүнийг яг л чон авж байгаа мэт ингээд тий сагсаар агаад 1218 оны хаврын хооронд үргэлжсэн одоо энэхүү одоо ингээд мөрлөг гэсэн үг шүү дээ тий хүчлүүгийг барьж хороосноор дуусчих. За хүчлэг бол ингээд тэнгэр талж байгаа байхгүй тий бас нэр яг бид хэд нөгөө өөрсдөө монголчууд тий тэгээд энэ талаас харахаар бол энэ бол үнэхээр
үнэхээр одоо стратеги өвж гэдэг юм уу таны хэлж байгаа хэсэг тий. Үнэхээр баатарлаг зэв жанжаа очоод үнэхээр дуусгаж юм бүр тэнд нь ингээ байхгүй болгож байна. Нөгөө талаас харах юм бол 8 чууч гэсэндээ өөрийнхөө газар нутаг дээр очих гээд тэмцээд арга сийлээд яаж ард түмнээ аваад үлдэх вэ? Яаж нэг хөл дээрөө зогсох вэ? За эргээд яах вэ? Эргээд байлдандаа гэсэн нэг газар нэг чон байгаад байх нь шүү дээ тий. Дахиад нэг чон ирэнгуудлаа тэр газрыг нь хөөгөөд эзэлчихнэ шүү дээ. Гэтэл эргээд бус нутгаа авах гэж л нөгөө нэг хүний газраар одоо гэр хийж тий. Ингэж явж байгаа цэр дээр хийж ёо. Ингэж явж байгаа тэгэл үнэхээр дийлдэхгүй л сөхөрж байгаа юм байна шүү дээ. Яг энэ 8 иргэдийн хувьд бол. Тий. За энэ хүчлүүгийн толгойг авснаар бол зөвхөн нэг дайсан үгүй болсон хэрэг биш байгаа байхгүй. Энэ бол Төв Азийн бүхэл бүтэн шинэ 90 үеийн эхлэл буюу монголчуудын баруун зүгийн аян дайны эхлэл. Юан усын судрын 120 дугаар бүлэгт бол одоо Исмаилийн намтарт нэгэн сонирхолтой баримт байдаг бас. Хүчлүүгийг устгасны дараа бол хар хятны хид хідэн хотын цэрэг сайн дураараа Монголын талд нэгдэж зэв ноёны манлайлалдоор дараагийн аян дайнд мордохоор зэхэж эхэлсэн байгаа. Хүчлүүгийн ахын дүүс ураг төрлийнх нь хүмүүс байгаа. За эдгээр бүх язгуурт нарч гисэн их хааны сүр хүчийг биширж өөрийн биеэрээ ирж бууж өгсөн байна. За сурвалжид тэмдэглэснээр бол тэр үед угсаа гарал нь тодорхойгүй боловч байлдах чадвар бүхий 30 мянган хүн их Монгол улсад дагаар орсон гэж байгаа. Энэ бол асар их хүч гэсэн үг үстэй тий. Одоо алтан улсад дайдж байгаа Мухлаа зэрэг жанжны зэрэгэнд орч 23 мянган хүн байгаа шүү дээ. Инээс ч их зэрэг гэсэн үг байгаа байхгүй. За тэгэхээр төсөөлөд үзэх юм бол энэ бол зөвхөн нэг аймаг биш тий. Бүхэл бүтэн айрам их хааны туганд ор нэгдсэн үйл явдал байгаа. За энэ 1218-аас 19 оны хооронд Монголын баруун хязгаарт ингээд цусгүй ялалт болон ихтгэл үнэмшлийн нэгдэлтэй гэдэг зэрэг одоо ингээд явж байгаа байхгүй. За гэтэл яг энэний цаад талд чинь мэдээж 29 ус гэж байгаа тий. За 29 ус бол 1219 оны ихээр Самаркандд сууж байсан шаах нэгэн мэдээ авсан байгаа байхгүй. Монголчуудад хөөгдсөн мэрэгдүүд Арал тэнгисийн зүүн хойд хээр талд тий Ганлын нарын нутагт ирсэн гэдэг мэдээ авсан байгаа. За шаах өөрийгөө нэг сумаар хоёр туулаа агна гэж эндүрэн мэрэгдүүдийг ч тэднийг ч нэхэж яваа монголчуудыг ч нэг мөсөн дарна хэмээн Самаркандаас одоо Жант хотыг чиглэн умар зүг яарчлан мордсон байгаа байхгүй. Гэвч Мухаммед шаахын энэ шийдвэр нь дэлхийг чичрээсэн 29 усын мөхлийн эхлэл болон гэдгийг тэр өөрөө ч гадарлаагүй. Тэрээр Сүбэдэ зүч нарын тэ удирдсан Монголын төмөр морьтнуудын өмнөөс өөрөө гүйгээд орчиж байгаагаа хитрхи хажуу ухаарсан байгаа. За энэ юу гэсэн үг вэ гэхээр 1219 оны хаврын ихэнх сард Чүй мөрний хүйтэн устэй ингээд хүйтэн ус ингээд байж хахад хамгийн хатуучлаа хамгийн зөрүүд дайсан болох мэрэгдүүдийн хувь заяа тий эслэгдэж байсан. Яг энэ үед тогтоо бэхийн дөрвөн хүүгүүний хоёр нь хэдийний тулааны талбарт амиа алдсан байдаг. За үлдсэн хоёр нь Кипчакийн Үлбэрийн уулын зүг зугтаж туслах цэрэг аван эцсийн удаа Монголын цэрэгтээ нүүр тусан боловч дахин ялагдаад ялагдлын гашууныг амсаж цааш явсан байгаа байхгүй. За энэхүү хяар цохиулах хүнд ялагдал нь зөвхөн монголчуудын төдөөгүй алс хоол перс сурвалжуудад аимшиг цүйрэл хэмээн тэмдэглэсэн байдаг. Төсөөлөд бодоод үзтээ. Толдаан дуусны дараа Хорезмийн Мухаммед шаах цэргээ дагуулan Чүй мөрний хүндид ирэхэд түүний нүдэнд ер бусын аимшиг зураг харагдсан байгаа юм. Газар дэлхий тэр чигтээ өгсөн цэргийн хүүрээр дүүрсэн юм шиг харагдаж байгаа байхгүй. За энэ хүү дүр зураг шаахын зүрхэнд монголчуудын тухай хамгийн анхны тий сэтгэл айдас анхны төгшүүрийг нь суулгасан бизээ гэж хэлж болохоор байгаа. За энэ бол зөвхөн нэг тулаан биш те. Ер нь бол шаахын одоо сэтгэл санаанд нь хүртэл одоо маш том нөлөөлсөн энэ үйл явдал болж байгаа байхгүй. Мэргэд 8-нд одоо төмдийн тэрхүү аюулт эвсэл үнцээрээ тасарч тэдний зэрэг харин ч эсэргээрээ их хааны дэлхийг эзлэх аян дайны хүчрхэг нэг хэсэг болон хувирж байгаа. Эдгээр чи бүгд одоо тийшээ л орж хувирж штэ тий. За тэгээд энэ бол зөвхөн дайны төв биш ээ. Энэ бол ухаан. Энэ бол зүрх сэтгэлээрээ дэлхийг нэгтгэсэн монголчуудын агуу стратегийн түүхийн дөнгөж эхлэл гэдгийг л хэлэх гээд байгаа юм. За гэтэл мэрэгдүүд байгаа тий. За мэрэгдийн үлэлгэлэг дайрах тэднийг түүхийг тавцнаас бүрэн мөсөн арчих тэрхүү цусчгүй тэмцэл бол ийм нэг сонирхолтой үйл явдал болж байгаа байхгүй. Тэрний юу гэхээр саяны тэр Чингис хаан ирсэн энэ үедээ бол Сүбэдэ Баатар нэгэн ер бусын зарлиг болгосон байна. Тэрээр Сүбэдэ Баатарт төмөрд хүрдэт тэрэг хийж өгч байгаа байхгүй. За энэ юу гэсэн үг вэ гэхээр алс хол газар явна. За энэ алс хол газар явахдаа болохоор айж ууж яваараа цэргийн хүнсэндээ хоол хүнсэнд дандаа ан ав хийжтэй ингэж яваараа. Гэхдээ зорьсон зорилгосоо хизээч буцаараа. Ер нь мэрэгдүүдийг заавал олж ирэх гээд шаардлага байхгүй. Тэнд нь дуусгасан ч болно. Ер нь бол мэрэгдүүдийг заавал дуусгах гэдэг санаа хэлж байгаа байхгүй. За Монголын нууц товчонд энэ тухай бол тий өвхөр барсчил Чингис хаан зарлиг болгож Сүбэдэд төмөрт хэрэгтэй тогтоогийн хуутуу хал чулуун тий тэргүүтээ хөвгүүдийг нэхэн илгээсэн гэж тэмдэглэсэн байдаг. За Сүбэдэ Баатар 1211 оноос эхлэн өрөн зүгийг зорин хөдөлж Хонгоротын тогоочур ноёны баг төмтийн хүчээ нэгтгэсэн байна. За тэрээр мэрэгдийн тогтоогийн хүүгүүдийг алхам алхмаар сүүдэр мэд нэгсээр байсан. Алс баруун зүг Чүй мөрнө хурч оцсон.
За тэнд болсон эцсийн тулалдаанд бол мэрэгдийн үлдэгдлийг бүрмсэн мөхөөж их хааны өгсөн даалгаврыг нэр төртөө биелүүлээд нутгийн зүг жолоо залсан байна. Ийхүү мэрэгдийн үлдэгдлийг дайрсан түүх бол зөвхөн дайн биш, Монгол цэргийн удирдлага, стратегийн бас нарийн ухаан, цоцсошгүй баатарлаг энэ үйл явдал байгаа байхгүй. Энэ үйл явдал нь юу вэ гэхлээр нэг цэргийн тактик байдаг. За энэ цэргийн тактик дээр бол нэг Сүбэдэ Баатар саяны тэр нөгөө тоогоочур гэдэг цэргийн жанжин байгаа шүү дээ. Энэ цэргийн жанжинд нөгөө мэдлэгийн араас мэрэгдүүдийн араас дагаж явж байхдаа бол нэг зүйл хэлсэн байгаа байхгүй. Тэр юу гэхээр тоогоочур гэнэ Алчуу Баатар ч. За тэр Алчуу Баатартай бол чи шүн хоноглох бүртээ мэрэгдүүд хэрвээ довтлох юм бол чам руу те цөөхөн цэргээр довтлох юм бол цухтаахта дандаа ийм нөгөө нэг юу яа хүүхдийн одоо юу хайж явж байгаа байхгүй. Хөтөвч хайж явж гэж байгаа. Авч маш олон хөтөвч авч явжээ. Гэхдээ дайн болгонгодоо хөтөвч хаяад яваад гэж байгаа. За тэгэл тэгэн гут чамааг хүмүүс одоо мэрэгдүүд юу гэж ойлгох вэ гэхээр эдгээр Монгол цэргүүд биш юм байна. Монголчуудаас дайжж явж байгаа монголчууд юм шиг байна. Тэ зүгээр ард ирэг дээрээ явж байгаа маань үр хүүхдтэйгээ хамт явж байгаа маань бидний араас цэрэг мэрэг нэгсэн ямар ч шинжгүй байна гэдэг ийм зүйлийг бат бүх суулгасныхаа дараа одоо харин Сүбэдэгийн баатрууд те аянга мэт товтолж хоёр ширүүн тулдаан хийгээд 1219 оноос 1220 оны хооронд үргэлжилсэн одоо энэ ухаалаг үйл ажиллагаа нь ер нь бол монголчуудын ялалтаар төгсөж байгаа байхгүй. За ингээ умардын сүүлчийн аюулыг нэг мөсөн дарсан. Энэ бол зөвхөн бас л одоо нэг супер тактик байгаа даа хэвээр тий. За ингээд 1208 оноос идэр чинь ингээ баруун тишээгээ салж зогтож явсан тий. Энэ бүхний араас явсаар агаад 1219 он хүртэл үргэлжилсэн мэрэгдийн үлдгэлийг одоо ингэж мөшгсөн ийм үйл явдал болж байгаа. Тий. 10 гаруй жилийн хугацаа. Тий 10 гаруй жилийн хугацаа байхгүй. За мэрэгдийн үлдэгдүүд ч гэсэн бол эцсийн найдвараа хүртэл тээж уйгурын зүг илчилгээсэн боловч тэдний тооцоо маш том алдаа байсан байгаа байхгүй. Чингис хааны сүр хүч ялалтын тухай цуур айл хэдийнэ сонссон уйгурын эзэн Барчук эдэггүүт мэрэгдийн элчийг нэн дайруу цаазалж тэдэнтэй тулалдахад бэлэн гэдгийг хэлсэн байгаа. За ингэн гот мэрэгдүүд чинь бас л нөгөө цус нь буцалсан хүмүүс шүү дээ тий. За ийм учраас дайнд орсон боловч ялагдл үлээсэн. За тэдэнд одоо ухрах зам байсангүй бөгөөд Монголын нуус товчонд тэмдэглэснээр Тогтоо бэхийгийн хөвгүүд болох Хуудуу хал чулуунаар те Ганглийн аймгийн нутгаар дайч Алас баруун зүгийн Кивчак буюу одоо Камчутын зүг цухтаасан гэж байгаа байхгүй. За тэд явсаар хятадын юу яаж байгаа. Тэд явсаар агаад ер нь бол бас нэг энэ Инас дээр очиж оргонол хүссэн байгаа. За тэгтэл Инас гэдэг хүн бол Кивчак улсын Инас гэдэг хүн бол тэднийг өрөвдөн хүлээн авсан. За гэвч энэ мэдээ их хааны сонорт хөрмөгц Чингис хаан Кивчакийн эзэнд нэг айхтар илчилгээсэн үг дайсан байна. Тэрхүү илчээр дайсан үг нь ингээд ингэж бичсэн байгаа байхгүй. Чи юунд миний суманд оногдсон шаргацсан бугыг нуунэ. Түүнийг минь яарвчлан эргүүлж өг. Үгүй бол зовлон чамд өөрт чинь хүрнэ гэсэн ийм мэдээ хэлсэн байгаа байхгүй. Харин Кивчакийн Инасын хаан их хааны сүрдүүдгээс огтхон чимээсэнгүй бөгөөд тэрээр эртний нүүдэлчдийн ёсоор маш ягт бөгөөд бардам хариу өгсөн. За энэ юу гэсэн үг вэ гэхлээр тэрээр нэлээ юм зоригтойгоор тий харцгаас цухтаасан бэлзуухаагч хамгаалж чаддаг тий амьгүй мод байдаг байхад амьд биетэй би яах нь модноос тутах вүлээ гэсэн энэ үгийг хэлж байгаа байхгүй. За энэ хүн мэрэгдийн хөвгүүдээс болж их Монгол улс болон Кивчакуудын хооронд өхөл амьдралын шин дайн эхлэх үе таалга нэгдсэн байна. За тэгээ Чингис хаан амлсандаа хүрээд одоо Кивчакийн тал руу цухтаасан тий бэлзуухаануудын араас харцгаа буюу нөгөө Сүбэдэ Баатарыг илгээсэн тий. За Сүбэдэ Баатар яг л одоо нөгөө мэрэгдүүдийг дуусгасан шигээ дуусгаад харин ч Кивчакийн гүн рүү давхиж орсон байгаа. За Сүбэдэ бол нэг атгсан бол 50даггүй жанжин гэдгээр алдартай байхгүй. За тэрээр одоо мэрэгдийн Кивчакийн нэгдсэн хүчийг өвдөг сөхрүүлж мэрэгдийн гол хүчийг хятаж орхисон. За энэхүүд аян дайны хамгийн сонирхолтой деталь нь бол Сүбэдэ Баатар өөрөө санаачлан хаанд амлалт өгсөн явдал байна. За энэ юу гэсэн үг вэ гэхээр ер нь бол энэ оюун дайнд хэн явах вэ гэдэг хамгийн анхны шийдвэр гарч байгаа үед те миний өмнөөс хэн хатгалдан байлдах вэ гэж хэлэхэд тэр олон ноёд дундаас зөвхөн Сүбэдэ Баатар өөрөө босч ирээд би явъя гэдэг зүйлийг хэлсэн байгаа байхгүй. За тэгээд мэдээж энэ дайнд бол маш олон зүйл болсон. Монголчуудаа тулалдсан мэрэгдийн үлдэгдүүд бол те байлжих яг энэ үйл явцад нөгөө Тогтоо бэхий. За энэ хүн бол одоо Тэнсэн суманд оногдож нас орсон. За нас оронгууд нь хүүхдүүд нь буюу одоо худ чулуун те нөгөөх нэмлээ. За энэ хүмүүс
яг дайны бэлэн шуурхай байдалтай байсан учраас эцгийгээ монголчуудын гарт алдахгүй тулд толгойг нь тастаа цаашаага авч явж оршуулсан гэж байгаа байхгүй толгойг нь оршуулсан. Би нөгөө Ван хааны эмгэнэл түүхэл гэдэг сэдвээр Монголын түүхэнд 2 удаа толгоогоо тоссон том язгууртан хаад ноёд байдимаа гэж хэлсний нэг нь энэ хүн байгаа байхгүй. За энэ мэтлэнгээр ингээд түүхэн сурвалжуутай Монголын их цэргийг хэдэн зуун мянгаар хэмжигддэг байсан мэтэр дүрслэх нь их байдаг. Гэвч бодит байдал дээр бол тэр дундаа саяны энэ умард нутагт болсон энэ том бослого те энэ бослоготод монголчууд маш цомхон чадварлаг хүчээр цохилт өгч байсан гэдэг нь бол түүхэн үйл явдлуудаас нэлээд сайн харагддаг. За 1217 он Чингис хаан Мухлаа жанжинд чинь Ван цол олгоод 23 мянган цэрэг үлдээдэг те. За гэтэл энд яасан бэ гэхээр баруун умард энэ өрнөс нь энэ данд бол нийтдээ ердөө 20 мянга орчим цэрэг оролцсон байх баримт байдаг байхгүй. За ингээд бүгдээрээ зүгээр яг тоог нь задлаад үзэх юм бол сая юу асан штэ. Сүбэдэ Баатар 1211 оноос хойш ил мөрний савд сууж байсан 3000 цэргийг те өөр дөр нэмж авсан байгаа. За тэгээ их хаанаас дахин 3000 цэрэг хүлээн авсан. За Зэв жанжин бол ердөө 5000 цэрэгтэй явсан те. Энэ бүхнийг нь бодоод үзэх юм бол энэ маш цөөхөн цэргээр маш олон дайны үйл явдлуудыг хийж чадсан иймэрхүү түүхэн үйл явдал болж байгаа юм. За хоёулаа хамтран ажиллагч дахиад танилцуулах уу? Болцсон. Болцсон юм уу? Тий. За тэгвэл хоёулаа ерөнхийдөө бол саяны энэ үйл явдал юу болоод өрнөвө гэхээр саяны одоо нэг монголчууд маш олон фронт дээр байлж байгаа байхгүй. Бид нар зүгээр нэг сэдвийг ярихдаа л за энэ алтан улстай дайн хийж байгаа гэдэг нь гутал Монголын бүх зэрэг тэмцээ дайраад байлдаад байгаа юм шиг боловч алтан улсын дайн цаашаа үргэлжилж байгаа шүү дээ. Зогсоогүй. Гэтэл энд бол тэр 20 төмдийн эсрэг, мэрэгдийн эсрэг, 8-ны хүчлүүгийн эсрэг те гих мэтлэнгээр маш олон зүйлүүдийг харж болж байгаа. За эндээс бид нэг зүйлийг маш тодорхой харж байгаа нь бол зүгээр л тоо бол зүгээр л тоол юм байгаамаа. Харин стратеги тий дайн хурд гэдэг зүйл бол маш хурдтай зүйлүүдийн нэг байгаа. Энд бас монголчуудын давуу байдал гарч ирж байгаа. Тэр нь юу гэхээр монголчууд нэг 2-3 одоо нэг сэлгэ морьтой дайнд ордог гэсэн тий. Энэ нь бол маш хурдтай хийх маневрлах боломжуудыг нь өгж байгаагаар онцлогтой байгаа байхгүй. За ингээд монголчууд 1208-аас 1219 онд 8 мэрэгд ойн иргэдийн эвслийг Зэв Сүбэдэ Баатарын стратегийн нарийн төлөвлөгөө төмөр тэрэг болон зөөлөн хүчний бодлогоор шат дараатаа устгасан. Энэхүү аян дайн нь ард талын аюулыг бүрмсэн арилгаж 29 болон өрн зүгт цөмрөн орох цаашдын нөхцөлийг бүрэн хангаж өгснөөрөө түүхэн ач холбогдолтой бөгөөд дотоодын бослогыг нам дарсан ийм түүхэн үйл явдал байхгүй. Тэр нөгөө Зэв жанжин жишээлбэл очиод тийшээ 5000 зэрэгтэй явж байгаа шүү дээ. Тэгин гол тэнд очичоод юу хийхээ мэдчихээн те. Тийш дайн тагх амар бастай. Тэр нөхөр ямар газар ч суудсан бэ ч мэдчихээн те. Тэгээд тэнд дунд нь ард түмэн нь ямар байгаа вэ ч мэдчихээн. Тэгээд шашныг хүртэл ингэж нэхэр чин өөрсдөө дайсныг буулгахтаа барьж байгаа тактик нь юм чинь өөрсдөө тим тактик нь унахааргүй хэмжээний байгаа шүү дээ. Тэгэхээр их Монгол улсын тэр нөгөө нэг дотоод байдал тэр нэг юм ард иргэд ийм нэгдэл гэдэг юм уу те. Их Монгол улсын аюулгүй байдал бол үнэхээр гайхалтай байх гэдэг те. Тэгээ дараагийн дайнууд ч гэсэн яг л энэ боломжийг ашиглаж байгаа шүү дээ. Мухаммед Шахын тэр хоризм улсын Тэвхүү амын дийлэнх нь ислам шашинтай гэхдээ бас олон шашинт улс орн баггүй. Тэнгууд нөгөө хаана нь өөрөө бас шашнуудаа ингэж гадуурхаад байдаг. Саяны хүчлүүг ч гэсэн олон шашинтай улс орнд ингэж шашнаа хүлээн зөвшөөрөхгүйгээр нэг хэсгийг дэмжиж нөгөө хэсгийг нь ингэ атлаад ангууд чинь монголчууд орж ирэнгуутаа те. Бүх шашин окей гэж хэлэнгуут нөгөө чи хотоо задлаад өгч штэ өөрсдөө те. Өөрөөсөө нь ус болчихж байгаа шүү дээ. Тэгэхээр тэнд байгаа үндсэн суурийг нь айгүй сайн ойлгож те. Тэгэл ард иргэдэд нь хүсэж байгаа үгийг нь хэлэхэд нөгөөд нь өөрсдөө барай босоод ирчих. Яг зөв. Амар юм аа. За энэ хүрээд тэгээд өнөөдрийн дугаар маань саваад үргэж ийнэ алга гэсэн та тий хоёлаа. Нэрэл үхэл амьдралын цаг гэж энэ л байна л да. За ингээд мэрэгдүүдийг бүр дуусгах гэдэг нь хүртэл ингээд дууслаа. 8-нууд тий. Гайхалтай нэвтрүүлэг боллоо. За нэвтрүүлгийн маань хамтлан ажиллагчаар 5 тухын дээд тансаг вилла Casa da Vinci хотхон ажиллалаа. За тэгээд энэ нэвтрүүлгийг бид өхөнд Америк сургуулийн түүхийн багш Маратхан бэлтгэн өргөлээ. Дараагийн дугаараар уулзъя. Баярлалаа. За баярлалаа. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудтай баярлалаа. Одмондөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүйг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Одмондөр нэр дээрх Худалдаа хөгжлийн банкны данс байгаа 4191 тэг 4518
Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сүгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан, танин мэдхгүй Монголд ялах болтугай.